иргэн гэр хороолд амьдардаг гэсэн судалгаа байдаг. Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой сайн хашаа хөтөлбөрийг засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь гэр хороолд инженерийг хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтцтэй амны орон сууцны хороолол бий болгох зорилго бүхий төсөл юм а. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 252 дугаар тогтоолоор сайн хашаа төслийг баталсан тус хөтөлбөрт хот тосгон гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотойгоор дахин зохион байгуулах, цэцэрлэгжүүлэх, бохир болон халуун усны шугамд холбох зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Тэгвэл сайн хашаа хөтөлбөрт хамрагдах иргэдийг төрийн банкны хөнгөлөлтөө зээлд хамруулан эхний ээлжийн хүмүүст батламж гардууллаа. Батламжийг төслийг баталсан Улсын их хурлын гишүүдийн төлөөлөл болон Монгол Улсын ерөнхий сайд гардуулан өгсөн юм. Тэгээ сайн хашаа хөтөлбөр бол гэр хороолд амьдарч байгаа хувийнхаа газар дээр амьдарч байгаа тэр хүмүүс өөрийнхөө гашааг одоо орчин үеийн тогтоо ийм дэд үсттэй барилгатай ижил хэмжээнд одоо болгох юм болцоо боломжийг бүрдүүлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цэвэр бохир усны нэгдсэн сүлжээтэй мэдээж эсэм хүч интернетийн сүлжээтэй мөн одоо гудамжаар хатуучлалтай замтай, явган үний замтай ийм хэмжээнд тогтцуулж байгаа нийт иргэд болоод энд идэвхтэй хамрагдаж энэ хөнгөлөлтөө зээлийг авч ажил амьдралаа сайжруулах ийм сайхан засгийн газар төр засгийнхаа бодлогыг одоо дэмжиж оролцоосоо гэж хүсэж байна. Сайн хашаа хөтөлбөр хэрэгжиж байгаад гэр хорооллын иргэд таатай байгаагаа илэрхийллээ. Сайн хашаа хөтөлбөрийн хөнгөлөлтөө зээлд хамрагдах иргэдэд төрийн банк болон холбогдох албан тушаалтнууд зөвлөгөө мэдээллийг өгч байсан юм а. Байгаль орчинд ээлтэй гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх журмаар ялангуяа 0 бохирын асуудлыг шийдсэн, байгаль орчныг бохирдуулахгүй гэсэн айл болгоно нөгөө өөрийн гэсэн газар өмчлөлтөд дээрээс нь үл хөдлөх байшинтай учраас тэрэндээ л одоо зориулж юу яа гэж сайн хашаа хөтөлбөрийг төслийг хэрэгжүүлэх гэж бод. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн болон орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ их усүрт холбох зориулт бүхий хөнгөлөлтөө зээлийг харилцагч төрийн банкар дамжуулан олох юм а.